Дэлхийн монголчуудын эмнэлэг радио 88.3 бүлгүүн дээр сугат харуулан сонсож буй эрхэм сонсч үзэгчдийн энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 өнөө бүрийн даваагаас баасан гарагийн 14 цаг 15 минутаас эхийг мэдэж илүү их сонсыг сураатаагаар үдийн ачаар нэвтрүүлэг маань эрхэм сонсч үзэгчдийн шууд хүрдэг. Өнөөдөр 2023 оны 2 дугаар сарын 3-ны баасан гарагийн нэвтрүүлэг ийхүү эхэлж байна. Студид хөтлөгч гэрлээ зандаа найруулагчаар Амгаланбаатарын ганц хатар айлж байгаа. Өдрийн мэндүргээ зандаа. За өдрийн мэнд. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар Монкрем компани буурал усны сэт болон мөн Beauty Success Paris Mongolia хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өнөөдөр баасан гараг болохоор яадаг вүлээ? За хөгжилтэй постууд маа 5 дугаар хэсэг эхэлж байгаа. Гэхдээ өнөөдрийнх арай өөр. Яасан гэхээр бид нар 1 сарын 31-нд ингээ уралдаан зарласан байгаа. Энэ 2 сарын 28 хүртэл явагдах уралдаан. Энэ ямар нэртэй уралдаан гэхээр туулай жилийн 9 ацтан гэдэг одоо тийм уралдаан байгаа. Ямар учиртай гэхээр маа нөгөө MJL радио 88.3 сонсогчдын нэгдсэн групп гэдэг байдаг. Энд 83 мянган сонсогч маань ингээд энд байдаг. Энэ групп дотор ямар нэгэн цагаан сартай холбоотой хөгжилтэй пост хийгээд тэгээд энэ уралдааны явцад 1 сарын хугацаанд хамгийн олон хаахаа авсан 9 ацтанд одоо тэр пост оруулсан эзэнд тус бүртэн 50,000 төгрөг ийм нэг шагналын сантай уралдаан болж байгаа. Тэгэхээр жишээ нь нэг хүн 9 постны эзэн ч болж болох юм. Тийм тий. Болохгүй гэхгүй байхгүй тий. За яг ингээд 50,000 төгрөг гэхээр одоо юмны нэмэгдээд жоохон бага сонсогдож болох юм. Гэтэ яг тэ бас цаансаар болох юм чинь нэг 50,000 төгрөндөө бас нэг хідэн утасны карт ч юм уу аваад нөгөө хүнд бэлэг болгочааг бас үгүйсгэхгүй. Заавал гоё ийм азтан болж авсан мөнгөний дээж гэдээ бас хадгалж чиж болно тий. Яг үнэ тийм. Энэ ч гоё дурсамжтай зүйл. Яг үнэ. Цаансарын шинэ одоо маагч нөгөө бэлэгдэлтэй арт юм учраас тий. Шинэ жил минь ямар гоё эхэлж байна л гэж тий. Яг үнэ. За тэгэд нөгөө цаансар гэсэн юм хаштагтайгаар пост оруулаад ирсэн байгаа. Энэ чэнэс гэрлийн үед хоёр одоо түүгээд үнэхээр гоё хөгжилтэй постуудыг сонгож авсан байгаа. За эхнээс нь уншаа явъя те. Тэгээ. За Ууганбаатарын цагаан сартай холбоотой дурсамж. За сайн байцгаана уу. Миний би нэг удаа үдмэрч болсон гинэ. За. Миний дугаарлуу дандаа ингээд лаглаг дугаараас залгадаг. 99.1, 88.1, 91.91, 99.19 гээл. Тэгэл авахаар бадарч байтай ярэ. Эсвэл оюун нэгштэй ярэ гээл асууна. Биш тэгэл дугаар андуурч хэл гэдэг байсан байна. Тэгээ баг 3 жил шахам тэгж явсан гинэ. За. Тэгээ сүүлдээ энэ юу яадаггүй юм бол гээл. Тэгэл нэг хүнийг байцааж агаад за миний дугаартай ер нь сүүлийн нэг орн л өөр. Одоо минийх болохоор нэгээр дуустдаг. Нөгөө хоёрын нь болохоор одоо бадарчгүйх нь хоёроор нөгөө оюунаг байна тэгээр дуустдаг байл та. Тэгээ яг голд нь байт юм байна. Энэ хоёр үзмжчийг. За. Тэгээ хавар өдрийн уртад яг нэг амарч таарсан байна. Тэгээ кино үзэл хоол хийж идэх санаатай хийцгүүрээ сууж байсан чинь 99.8-тай дугаараас нэг нялцгай дуутай хүүхэн залгаал. За. Байна уу гэл. Сайн байна уу бадарч ахаа гэл. Би нөгөө оюунаа байна гэл. Таны аав гэсэн нөгөө сүү мөө чулуу молгоо авчлаа. Одоо яах вэ? Гэл нэг шавар ингээд ханд ингээд нэг шавар нэлж байгаа юм шиг заваан дуу ингээд хоолоогоор хэлсэн гинэ. Тэгэхээр нэг адын бодол төрсэн гинэ. Хоолоогоо засаал ингээд хиймэл бүдүүн дугаар. За ингээд зайсан толгой дээр гараа залга гэл. Тэгээ хэлсэн гинэ. За. Тэгэл хоолоо ичээл идэх гэж байгаа л тэгсэн чинь ахаа залгаж байна гинэ. За. Яг тэгсэн чинь амар салхицс гэл салхи хэсгэрэл бүсгээл. Тэгэл өөрөө л гоё бичсэн маа. Тэгэл өнөөх чинь ахаа би зайсан дээр гараад ирлээ гэж байна. За одоо наана одоо 5 гинтрээ засаад залбираад суух газар олоо суужээ гэлээ. Тэгэл манай болчлоо гээл ахаа залгаж байна. Тэгэхээр нас жилийг нь асуугаад за одоо би нэг ном уншина. Сайхан залбираа суужээ гэл. Тэгэл баахан худлаа нэг лам нарын уншлага дөөрэж унзад лам шахвал юм боллоо гинэ. Тэр дунд нь морины таринч явж байгаа шиг гинэ. Google дээр олцсон байл. Морины тарин мэн байхаар тэгэл нөгөө тө уншсан. Тэгсэн өнөөх чинь ахаа хөлдөхнө л гэсэн гинэ. Тэгэхээр зүгээрээ энэ мити ямиг твчиж байж л таны ажил үс бүтэн шүү дээ гээл. Тэгээ гүрэлгцэн гинэ. За одоо сүүгээ тэр 408 зохис төргээд ажил үсээ даадаг гээл. Тэгсэн нөгөөх нь тэгэл дараа нь одоо наа чулуунуудаа зүүн хой зүгт боол гээд. Тэгээ болоосон гэж. Тэгээ тавхтай тэнэс нь үргүүллээ. Би ч номоо уншсан харлээсэн гинэ. Ямар амар юм бэ? Тэгээд одоо ингээд нарлуус хөрц суугаад гуйж бай. Би нэг зан үйл хийгээдхий эргээ залгана гэл. Тэгээ тасалсан гинэ. Тэгээс 0 орчоод ганцаараа бүр татаж унаад л инээ гэл. Тэгээ нөгөө төрөө буцаага залгасан гэж. За одоо сайхан бүтнээ л гэтэл
Аха архиа яах вэ гэнэ. Өөдөөс тэгэхээр за 4 зүг 8 зүгс өрг гэлээ. Тэгээ өргөчлөө гэхээр за одоо өөрөө ахиухан 3 татчих гэсэн. Нөгөө хүн чинь 3 татчлаа л гэж. Тэгэл бүр яг хөлдөхнээ хөөрхий нус мусаа татаал гэнэ усны цаанаас. За одоо болсон л гэлээ. Тэгээ 3 хоног өнгөрлөө. Би ч нөгөө ийм босноо марччих. Тэгээ ажил дээр байжсэн чинь нөгөө оюунаа маань ахиа залгасан гинэ. Сайн уу бадарч ахаа. Дүүгэх нь ажил ёстой сайхан бүтлээ баярлаа. Орой танахаар очиж тухтаа уулзнаа гэж талсан гинэ. Би ч бүр золтой л илгээр явчихсангүй. Гэхдээ ажил нь бүтсэн гинэ. Энэ би одоо 20 морин идтэл байсан бах. Тэгэд энэ Баянгол дүүрэгт бүр нөгөө нэг яс бата гэдэг шиг тийм яс за нэрийг хэлээд яг нэг Жеус хэрэгэлсэн нэртэй айгүй айхтар замын цагдаа байдаг гэсэн баггүй юу. Тэгээ бараг нэрийг хэлэх юм бол ингээд тухайн үеийнхэн бол бараг бүгд мэдэн заяа. Тэгсэн чинь тэр манай найзыг ингээд барьж аваа. Тэгээд бид нар тэгээд ихэд бас бөөнөрөө явж байсан. Тэгээд миний л буруу л да. Тэгээд айгу буруу юм. Би нугасаа айгу буруу мэдсэн байхгүй. Нэг хойно нэг ийм пивний шил явж байхаар нь би хүш энэ одоо юу шил ингээ хөлрөөд байгаа юм бэ гэд. Тэгээ байжсэн чинь нэг нь наадах ингээд цонхоор шичиж гэсэн чинь тэр үед ч одоо бол би цонхоор шилб шитгэн битийл хог хаяхаасаа ичин штэ тий. Нэг тийм юу ч боддгоо нас байдаг штэ тий. Тэгээ ингээ гараа шатсан чинь цагдаа зогсоогоод тэгээ ингээд зүг зүгээр ингээ явж байсан манай найзыг ууцсан байсан байна. Яасан гэд бичигрийн төрөнд хороож байгаа. Бөө юм болсон байхгүй юу? Тэгээ явахдаа бид нар 20 эдтэй залуучууд юм чаа. Энэ ста яс энийг ста нэрэ бүгдээрээ ингээ жоохон хашраа игээд тоглоом тоолъё. Тэгээд нөөдөгтөө чинь би ингээ дуцаар яриад тэгээ яг тэр үедээ бол одоо л миний хоолоо суудсан байгаа штэ. Тэр чинь 20 эдтэй үе хоолоо шал өөр штэ. Тэгээд нөөдөгтөө чинь ингээ ярьсаар агаад би уцаар ярьсаар агаад уулзаж уулзахаар болоод тэгээ тэр үед чинь чи санаж нь бол санаж байгаа бол Чингисийн 10 давхарт нэг айгуу дайжгүй баар байдаг гэсэн шүү дээ. Мах концерт тоглож байсан. За. Тэгсээр байгаа нэг үдгий чинь яг ингээд чи тэр хүрээдэр гэсээр Чингисийн 10 давхарт гаргацсан шүү. Тэгээ бид нар бүр татаж унтлаа инээгээд тэрнээс амар кайф авч байгаа байхгүй нөгөө яс чигээ ингээд бүр ингээд чадцсан. За нэг тийм болж байсан. Би бас найзаа 4 сарын 1-нд ой чи Чингисийн 12 давхарт гараад тэр би яг 1208 гэдэг өрөөнд байна гэд. Тэгэл яасан чи нөгөө чи нэг цагийн дараа ярьж байна. Хөөе энэ чинь 12 давхар байдгүй юм биш тэгээд. Тэгээд нөхөр ямар ч эрэгтэй өнө гэдээ явахтай ч аваад тэгэл утасны санаас нэг эмэгтэй өний хоолонд хууртаал тий. Ямар ч яс хүн тэгэл яс биш болдгоо юм байлээ л тий. Солонгоскын ашиг лөвшөөг авсан биз дээ. Тэгээд тэр мэр чинь намайг танихгүй юм чинь те би тэгээс амар гоё уцаа ундраач онгуудаа тэгээд орж ирж байгааг энэ дотороос нь ингээ хараад гадаа нь манай найз тэр машинта орж шүү гэдэг амар хэлж билж байгаа юм чи бүр амар ёо тэр бол кино шиг юм болж байсан. За миний пост Цэвэнжөө ариун бол гэдэг хүний пост 1998 онд яг цагаан сарын битүүний урд өдөр аав маань ууцаа чанах гээд тагтан дээрх ууцаа авах гэсэн ууц нь байдгүй. Муухай ашгараал ууц гээл ойрлоо. Хөө факт. Ахагч нар инээлтгэн нээж аавыг хараад харамсаж байгаа царай гаргаж чаах шиг. Тэгсэн би тэрийг нөхөр цагаан сар будаа гээл баг зэрэг нэмсгэлсэн чинь аав намайг утаа гартал амбаардаад явчи тэр түүцэндээ суугилээ. Тэр үед манайх нэг түүцтэй байлаа. Манайх 2 давхарт амьдардаг л да ууцаа уулгаад алдсан аавын хүү би буруутан болсон гэж бодон өдөржин түүцэндээ суувоо. Тэр үеийн дундаж айлууд дахиад ууц авахд хэцүү шүү дээ. Бас цаг нь тулсан түүцний орлого 20к-аас давдггүй. Манайх гэж айл бүх мөнгөө цагаан сар шавхсан байлаа. За тэгээд орой боллоо. Түүцээ хаандаа гэд сууж байтал нэг зүс таних ах ирээд сайн уу дүү 2 ширхэг тамхи зээлчих гэлээ. Би за гэд өгчлөө. Тэгсэн тэр ах сайн дүү гараад ир гинэ. Би за гээл гарлаа. Хойлоо байна. Чи нахаага таньж гэнэ үү? Халахын атван шүү гэж юм би гэсэн шууд ам таглаад хурууга гидсэн тулгаад хурууга гэдэг байгаа байхгүй. Хурууга гидсэн тулгаад хөдлөл дөрөн шүү гэв. Би айж дөрөн гэдэг юм тий. Тэгээд тэр нөхөр яг тэр үед оны нүгт чинь хутгах юм уу нэг тийм эсвэлтлийн зүйл гэж ядаж байгаа шүү дээ. Би айж түүцнийгээ түлхүүрийг өгтөл чиний гэрийн түлхүүрээр яах юм? Би дайл утггүй. Күрт 32-оо тайлаад өг гэхээр нь газ тайлаад өглөө. Тэр хоёр намайг одоо зайл гэлээ. Би хөл нүцгэн 500 м газар гүйж цагдаагийн хэлц дээр очиод би дээрэмдүүлчлээ гээл орилол ортол цагдаа ах ямар муухай ашгаар
асуудлыг тайвшраад яриг гэв. Би бүгдийг ярьлаа. Аав шоконд орох нь холгүй байлаа. Тэгсэн тун удалгүй нөгөө шивэртэй готол уруухаа хүрдэг дээрэмсэн хоёр маань баригдсан. Цагдаах энэ хоёр мөнүүл гин. Би мөн гэв. Ах нар арх хэтрүүлэг хэргэлсэн байсан тул жүүлэхэд тоноод маргааш байцаагч гомдол саналын нь хоорондоо хил амаа олох уу гэв. Нөгөө ах жинхэнэ гүлэг болцсон. Манай ах нарт дарамтлуулаад гуйгаал гой. Тэгээд эцэст нь 80к-аар гомдол барагдуулж манайх ууцны мөнгөтэй олж ууцаа авч бар жилийн тэр сар шинээр аавда амбардуулаад гарсан би аав ах эгч нартайгаа шиний нэгэнд аавынхаа хажууд ёстой дахиад тавьсан бурхан шиг сайхан шивэлж ирсэн гинэ. Гэртээ ууц авцсан аа. Дээрэмдсэн баашгачиндээ. Тэр гоёгоос шивэртэй готол оронгаа хүрдэг гэж болсон. Сохорсон бичээд завшиг гэдэг шиг юм. За зүгээр нэг хулан гэдэг хүн цагаан сараар яагаад ингэж заавал шинэ хогийн шүүр авдсан болоо гэдэг. Тэ одоо ийм юм сонсож байгаа үрт тэгдэм үү? Харин хин зүгээр тэгээ бичсэн. За авдсан бол би өстой ойлгохгүй шүү дээ. Гэхдээ одоо тэгээ авдаг л багтаа гэдэг. Тэгсэн ингээд комент нь өө бас тийм ёс вэ нөө ямар ядаргаатай юм бэ? Авахаас л биш гэдэг. Тэгсэн чинь нэг залуу мангар хоржонтой шинэ жилдээ шинэ унаатай болж байгаа юм байлгүй дээ хүүхнүүд гэдэг. Тэгсэн чи даваа нэмгээ залуу бүр одоо ингээд биччихэр шин шүүрийн борлуулалт өсөндөө одоо гинэ. Ялангуяа одоо бүр ингээд ярьчихаар бүр өснө үз. За гомсорон гэдэг нэг хүний пост байгаа. За. Тэр нэг жил аавын хамаатнууд нэг сүртэй ингээд засал ном хийлгэх тухай ярилцаад тэгээ хотод өвгөн лам гэсэн байхаа би нэг сайн санахгүй байна. Тухайн үед жаахан хүүхэд байсан. Тэгэл тэр лам дээр засал хийлгэх гээл бөө мөнгө төгрөгөө цуглуулад очихсан гинэ. Хамаатан саднараа аав ээж минь малаараа завгүй болчоод би тэг гэрээ төлөөлж явахаар болсон гин хамаатнуудаа. Тэгээ хотод ирээд л өглөөрт нөгөө лам дээр очиад заслаа хийлгэж эхэллээ гэж. Тэгэл барыг дуусах төхөж байл. Гэр орно сүртэй амар лам байна даа гэл яг бодоол сэтгэлээсээ залбираа сууж байсан чинь юм 2 м гаруй суран ташуур гарч ирсэн ээ. Учир зүггүй нөгөө хамаатнууд нэг нэгээр нэвтүүлж байгаад цус гартлан ташуурч эхэлсэн гинэ. За. Би ч ухаан алдаад баг ингээд салглаад амар их айжлаа. Би ч хамгийн гол 15 6 тал байсан байх. Арайш намайг ташуурч барихгүй байх гээл багхан ингээд горилготой удалгүй намайг тэгсэн чи дууцсан гинэ. Би ч очихгүй гээл таг гүрийц. Тэгсэн за яах вэ гээл зүгээр өнгөрөөцсөн гинэ. Би ч бөөм баяр ашгүйдэ гээл баярлаад байж байсан. Тэгэл дуусаад за одоо ингээд арцаашаа наав гээл. Тэгэл би очиод нэг арцаашаа авах гээд нөгөө хүндэтгэлээр нөгөө хоёр гараар авах штэ мэдээж. Тэгсэн чинь нэг гараар хоёр гарын нэг барьж аваад тэгэл баруун хацарлуун 10 баг түүнээс ч олон цогсон бахаа гинэ. Алгадчих юм уу бүр? Тийм ингээ алгадаад тахгүй. Хүү ямар амар юм. Тэгээ ухаан санаа бүр орон гарсан орж гарсан гинэ бүр. За. Би ч бүр нөөлөм сурсаад л цохиулаад байсан. Тэгээ нэг дуусаад гарсан миний хацар бүр ингээ пимбивтлээ хавцсан. Тэгээ тэрнээс хойш ламд хизээч очоогүй гинэ. Яаж очоогүй? Тэгээд би ямар ч сүсэггүй болсон шүү дээ одоо. Шашингүй болсон шалтгаан тийм гинэ. Ямар цагаасараа пинти цаацартай амар байна уу гэл. Тэгээд хүмүүс яасан юм аас хэлээд айц авсан юм аа. Бүтгэнэ ямар амар юм бэ нэрэ. Тэгсэн ийм бас нэг түүхийг сэтгэл нэг комент дээр нэг эмэгтэй бичсэн байна. Ингээ нэг найз хүүхэн байгаа юм байна. Тэрний бас нэг танил найз ихчээдэн гин. За. Хоёулаа ингээ хамар нэг битүүрдэг гинэ байнга. Тэгэл очиж нөгөө хамраа очиж үзүүлдэг хүн ламч биш бөөж биш нэг аль нь мэдэхгүй нэг хүн дээр очиж үзүүлдэг гинэ. Тэг хамрын битүүг хайрлах гээд. Тэгээ засал хийлгээл байдаг. Тэгээ тэгсэн нөгөө ламч биш бөөж биш хүн ингэсэн гинэ. Дуртай чихэр чинь юу вэ гэж асуусан гинэ. Тэр хоёр бүр дуугаа авцаад баавгатай чихэр гэж тэгсэн гинэ. За тэгвэл алив нэг аваад гараад иргээл задал гээл тэгсэн чи задлангууд нь өөрөө ингээд хоёр чихрээ нөгөө талд нь орт ламантаа хүлчихжсэн аа. Нөгөө хоёр одоо наадах хүлгээд идгээд. Хамгол өнөө хоёр нь идсэн гинэ. Хамгийн сонь санаа дагсан юм уу яасан тэр хоёр ахиж хамар битүүр өгөртг. Ямар амар юм бэ. Йоо ямар заваарсан ямар амар юм бэ. За Улаанбаатар хотод 14 цаг 30 минут болсон нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Монкрем компани буурал усны сэд хамтран ажиллаж байгаа. За эднийх хамгийн гоё юм нь одоо энэ Монкрем компани ч өөрөө Монгол Улсын их сургууль болон Анагаах ухааны үндэсний их сургуулийн ингээд эрдэмтэн доктор профессорудтай нийлээд дандаа клиник туршилт хийдэг ингээд гаргасан шинэ бүтээгдэхүүнүүд дээрээ. За тэгэхээр энэ буурал усны сэлд бол клиник туршилт хийгдсэн. За тэгэнгүүт шинжилгээ ухааны туршилт судалгаагаар
онцгой үр дүнтэй болох нь ингээд баталгаажсан. За тэр тусмаа судалгаанаас наснаас хамаарат 14-өөс 28 хоногт үр дүн гарч байгаа. Тэгээд 77% үр дүнтэй байна гэж гарсан юм байна. За тэгээд үсийг эрт бууралтгаас сэргийлнэ. Тэгээд ер нь бууралтгаас нь өмнө та одоо энэ бурал усны сэдийг авч хэрэглэвэл сайн хамгаалалт болгож өгнө гэж ойлгож болох нь тий. За бууралцсан үсийг шимт хичээлээр ханган бууралдах явцыг удаашруулна. За хийм болон будганы ас хорлогыг тайлж өгөх нь. Буурал ус ургалтыг зогсоож хувийнхыг нөхөн төлжүүлэн эрүүл ус ургалтыг дэмжиж өгөх нь. За мөн энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэх явцад хар шин нөхөн төлжүүлэлтүүд нэмэгдэж ус өтгөрж өгч байгаа. Дээрээс нь бууралцсан ус угнаасаа харлах, уутан цардах үсний тоо нэмэгдэж байгаа гэсэн ийм туршилтын явцад ийм одоо үр дүнгууд гарсан байна. За тэгээ манайхаа буурал усны сэтэд буурал усны шампунь ангижруулагч уураг багтсан бол 11 сард цоошин одоо өнгөрсөн 2022 оны 11 сард цоошин бүтээгдэхүүн болох буурал усны серум худалдаанд гарсан байгаа. Тэгээд зүгээр серумыг авахгүйгээр хуучин гурыг аавна гэвэл 77 мянган төгрөг, серум түгээ 4 төрлийн бүтээгдэхүүн нийлээд 87 мянган төгрөг байгаа. Тэгээд 80 42 43 73-гийн утсаар захиалга өгч гэртээ үнэгүй өргүүлээд аваарай. 80 42 43 73. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Монгрем компани буурал усны сэт хамтран аярлаж байна. Баярлалаа. За баярлалаа. За одоо минийх те. За миний дараагийн пост. Анжигагийн пост. За анжгаа бол мэдээж нөгөө уралдаан тэмцээнд орж урамшуулал авахгүй шүү дээ тий. Зүгээр нөгөө идэвхжүүлэх зорилготойгоор оруулсан нэг тийм юм уу. За нэг цагаан сараар хөдөө шинлүү. Анжгаа ч нөгөө Сүхбаатарын Эрдэнэ цагааны шүү дээ тий. Овоо том болсон байсан юм аа 20 гарантай. Үеийн эдэнд дөргөө гаруудтай нийлж гисэн ахын адууны сар болсон жороо саарламарыг унчихсан. Эвгүй хөвгөр гар айл хийсэн. Жороо алгаатай морь гэдэг чи бас ганган шүү дээ ер нь бол. Тэгсэн нөгөөд хотын мангарыг чадах гэсэн бололтой хазгар хочтой Баатар ахынд орох юм. Энэ жил Баатар ахын ихнэртэй золгож болохгүй шүү л гэж байна. Уг нь шиний морь эзний хайдгуумаа гэдэл морьдоо уяанд өгөхөж сулбарыг нь чулуудчихад саатал үгүй шилээл явсан. Яалчгүй би засах шаардлага гарсан байдгийн. Тэгээд орсон, би счил орсон юм байна л да. Тэгээ орсон чинь нөгөө хэдэн золгочихсан болдоо суцгаач байна. Би ч Баатар ахта золгочвол эргэс ихнэр нь гар зангаад л үлдчихэж гинэ. Гэхдээ одоо энэ жил золохгүй гэсэн байж гар зангаж яадаг гэн гэсэн шүү бодоол өнгөрлөө. Нилээд айлаар ороод хөөхөн халамцсан өгөөд ахын хажууд ахынд жаахан туглуу. Буузаад чидчихлээ хит татчихлаа. Тэгсэн Баатар ах би засах гэсэн үү үүд рүү гарч явснаа. Гинт ханы толгойд байсан чөдрөө аваад эргэж харангуутаа намайг гүнд юм уу гүлэг яхараа манай их нэрдээ зоолгодгүй ингээ ороолгош гарсан. Сандарсан байнаас арайж гэж зүхтаж гараад тэр чигтээ мордоод тавьсан. Тэгсэн өнөө мө мангар дараагийн айл хүртэл энийгээстэй орсон айл болгондоо миний оногоог ярьж Бахтава хангаастай новшин цагаан сар олсон доо гэсэн чинь доотлих нь комментүүд заяа. Хож содно гэдэг хүн. Эхнэр нөхрөө хоёр зоолгодгүй гэдэг Баатар ах уурлган зөв. Нөгөө хэдий энийг ч зөв гэж Тэгсэн чинь Баатар хэрвааги гэдэг ko Баатар ах чи эвгүй юм бодоод чөдрөөр ороолгочтой гинэ. Анжгаа тэр үедээ 20 хэмжиндээ ийм ч мэдэхгүй л байгаа шүү дээ. Тэгэхээр ч айл хийсэн. Их нэртэй нэг залуу орж ирчээ золохгүй байгаа. Янз бүрийн бодд юм байгаа гэсэн. Яа. За төгсбат нэмж ав гэдэг хүний пост байгаа. За би гэдэг хүн 10 жилээ төгсөөд л Москва хот руу дээд сургуульд яваад 24 настай ганц би төгсөх ингээ хооронд энэ эрэгтэй үш төгсөх хооронд ах, эгч, дүүнэр маань бүгд хүнтэй суусан бай гинэ. Тийм болохоор би яаж бэр гуйдаг, хурмилдаг тухай юу ч мэддэггүй байсан. Тэр үедээ нэг яг хүүхэнтэй үерхсэн гинэ. За цагаан сарын өмнөхөн л юмдаг. Нэг өрөө өөрийн багын найзын гуйлтаар 2 настай охиныг нь их нэртэйгээ нөгөө театрт кино үзэх хооронд нь түр харахаар болоод тэрсэн юм байна. Тэрвэрэд найз хүүхэнтэйгээ болцсон газар очсон юм байна л да. Тэгээ хэсэг нөгөө хөрөг 2 настай охинтой байгаа шүү дээ. Тэгээд хэсэг цаг нөхцөөгөө найз хүүхнээ гэрт нь хүргэж өгөөл буцах гэтэл тэр мэн хэлж байна. Чи бид хоёр чамгүй л удаан үерхлээ. Гэтэл чи манай аав ээжтэйс танилцахгүй юм. Цаашид яахаач ярилцахгүй юм. Бэр гуйгаад апл намайг ёсоор нав эсбүгээс хоёул эртхэн салъя гэсэн гинэ. За. Ингээ байж байгаад чадахгүй нэгэ шулуухан хэлсэн гинэ. Тэгэхээр би чи хүсэж байгаа юм бол одоо тэгвэл ороод гуйчих хэлтэй л гэлээ. Тэгсэн өнөөх юм нүдэн том болж ирснэ. Намайг тоглож байна.
гэж нөгөө сансан юм байлгүй. Чадах юм бол тэгэлдэ гэсэн. Тэгээ ёстой нарахгүй ихээр найз охиныхоо нөгөө охиныг тэрвэрсэн явж байгаад энэ хоёр чинь тэрвэрсэн чигээр гэрлүүн яваад орсон гинэ. За. Гэртэн тэгсэн ээж нь, ах нь, хүргэн нь, эрэгтэй дүүн бүгд байж таард. Гэтэл ээж нь за нэг залуугийн сураг гараад байсан ийм залуу байдаг байжээ. Ийшээ галтгооны өрөөнд орцгоо гэл. За хин гэдэг юу гэдэг хүн бэ гэл асуухаар нь нэрээ хэлээл нөгөө дээд сургууль төгссөн одоохондоо ажилгүй гэл яг үннэлсэн байна. За өнөөдөр яах гэж манайхаар хэл чимээгүй гинт орж ирвдэ гэж байна. За. Тэгэхээр бэр гуйдаг юм уу гэж орж ирлээ гэлсэн чинь тэр үед нөгөө бэр гуйна гэдэг нь одоо би өөрөө л охиныг гуйдаг юм байх гэж нөгөө боддог байсан гинэ өөрөө гуйдаг байсан гэд ёс зайшил мэдгүй. Тэгсэн ээж хүн нүд орой дээр гарах шахаж ирээд чи тэгээ эцэг ихгүй үн чи юм уу гэж ирээд дуу нь өндөрсөж байна. Гэхдээ байгаа гэж хэлтэл яасан тоглоомтой залуу вэ чи? Чи чинь тэгээд ажил төрөлгүй яаж миний охинтой сууж амьдралаа авч явах юм бэ гэхээр гэл нэг уурсан байна. Тэгэхээр хоёр гуйлах чинь тэгж болох байлгүй гэсэн гинэ. Хоёр гуйлах чинь. Хоёулаа ажилгүй болохоор. Хоёулаа тэр үед ажилгүй байсан. Тэгсэн чинь бүр балраад ээж нь манайх чам тийм гуйлах чинь ашиг харагдаад байна уу? Танайх гуйлах чинь байдаг юм байгаа зээл. Ээж нь уурлаад бөө юм болсон гинэ. Ядч байтал эрэгтэй дүү орж ирээд наадах хүүхд чинь хиний хүүхд ингээл дээрэс нь тавлангуу асуухаар нь нөгөө жоохон юу яцсан хигжүүрсэн миний хүүхд гэж хэлээд тавьсан гинэ. Тэгсэн тэгээд дайран дээр давсны нэмэг их чинь болж гэрээс нь бүр хөөгдөг шахуу юм болж яасан янзын залуу бай эцэг ихтэй бол тэднийгээ жуулцуулаарай чи гэж хэлүүлээд гарсан байдаг гинэ. Тэгэл гэртээ ирээд аавтай хэлсэн чинь арайчтэй чи нэр ийм мэдгүй хаавар явсан байна гэж аав нь загинж гин. Тэгээ өөрөө бэр гуйсан түүх би л сонсоогүй юм байна гэж аав нь толгоос гисрээд. Тэгээ тэр жилийн цагаан сараар нь яг аав ээж хоёр мэн надтай очиж тэднийхэнтэй албан ёсоор танилцаад нэг худалгүй тэр хүүхэнтэйгээ суусан. Одоо миний хоёр охины минь нээж тэгээ 30 жил ханилж байгаа халамжт хань минь юм даа гинэ. Гэтэ нөгөө амьдрал угаасаа ингээл тэг хүнд заавартайгаа ирэхгүй штэ. Энэ ингэдэг бэр тэгж гойдаг гэж угаасаа хүн хэлж өгөхгүй л бол мэдэхгүй те. Яг бас нэг сонсогчдын групп дээр ийм пост явж ирсэн байхгүй юу? Ангиараа оюутан болоод амралтанд очисон чинь цагаан сарын посттой холбоогүй л те. Тэгсэн чинь хонь гаргасан юм байна л да. Тэгээ нөгөө хөдөөний охтууд нь гид цэвэрлээд тэгсэн чинь хоёр хотын охин жоохон хоцроод очицсан. Тэгсэн чинь нөгөө цоохор сархинаг гэж байдаг штэ те. Хошноо ихтэй чи манийг горхон дээр очиод уваагаад ирсэн чинь нөгөө хоёр чинь ингэж биссэн бүр нэг юм муухай өмхийн үнэртэй юм өгсөн гэдэг байгаа байхгүй юу. Тэгээд энэ ингээ горхон дээр авчиж ингээ хойлоо ус мугасаа тэр чинь ингээ хусгүй л бол баас нь арилахгүй штэ. Тэгээд эдгээр яг хойлоо ингээ хоцорж ирсэн болохоор нөгөө хашраах гад тэгээ ийм юм өгсөн байх гэдэг нөөдг ингээд горох руу шидэд ингээ урсгацсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд тэр хоёр ирээд ингээ мэдээж бөөн хил амд орж тэгэж би анх цоохор сархинагтай танилцсан чи доор ингээ хүмүүс ийм хүн байдаг юм уу гэж гайхаад байгаа байхгүй юу. Байж болно шүү дээ. Анх удаа хонь гарахыг харж байгаа, анх удаа гид цэвэрлэхийг харж байгаа хүмүүс зөндөл байгаа штэ ер нь. Бүх л юм хороодоо танилцсан түү гэдэг чиг. Тэр шиг анхных штэ тий. Тийм штэ. Одоо жишээ нь ингэж төсөөллөе л доо тий. Бид нар ингээд Азийнхны хоол ингээд аимшигтай гэж ярьдэн штэ. Бид нар яг тэр хоньны толгой эзэж байгаа мөчийг хараагүй нэг хүн байна гэж бодъё л да. Тэгэх юм бол тэг ингээд задлал нөгөө эрүүгийн шүднүүдийн бид нар идэл нөгөө тэр гар буу болгож тавлал тэгснээ нүд мүдийн амандаа игээл тий. Тархийн заалцаар нь салгаж мацгаа. Амар зэрлэг шүү дээ ер нь бол. За Улаанбаатар хотод 14 цаг 39 минут болсон нэвтрүүлгийн бас нэг хамтран аялагчаар. За Beauty Success Paris Mongolia ажиллаж байгаа. Энэ Beauty Success гэдэг групп байт юм байна. 25 жилийн турш ингээд энэ групп яаж байгаа гэхээр 5 твд одоо улс олонд те 310 гаруй салбартай үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг салбар нь Монголд байдаг. Тэр нь одоо Central Tower буюу одоо Сүхбаатарын талбайн зүүн талд байдаг өндөр барилга байгаа шүү дээ. Тэрэн рүү ороод хоёр давхарт гараад лефтер гарвал шууд баруун гарт талд байдаг ийм дэлгүүр байдэ. Тэгээ энэ дэлгүүр болохоор мэдээж хэрэг нөгөө Францын хамгийн алдартай яг бүтээгдэхүүнүүдийг албан ёсоор оруулж ирдэг. Жишээ нь Sisley байна те. Estee Lauder байна. Тэгээ Tom Ford, Smashbox, Lancome, Cosmedor, Yves Saint Laurent гэдэг ч юм уу ийм олон юунууд байгаа. Одоо бүтээгдэхүүнүүд худалдаалдаг байгаа. Тэгээд энэ нөгөө Beauty Success Group гэдэг нь 310 салбартай гэж байна. Тэгэхээр эндээ зориулаад нөгөө дэлхийн хямдрал гэдэг дэлхийд даяар хямдрал явуулдаг юм байна. Энэ 1 сарын 20-оос 2 сарын 5 хүртэл буюу одоо 2 хоног үлдсэн. Тэгэхээр бүх бүтээгдэхүүндээ 10-аас бүр зарим бүтээгдэхүүн 70% хүртэл хямдарсан байгаа гинэ. Өнөөдөр танилцуулах бүтээгдэхүүн нь юу вэ? Өнөөдөр танилцуулах нь ямар ч гэсэн энэ нэг Францын шинэ технологийн 2021 оны арьс чангалан хэлбэржүүлээд залуужуулах үйлчлэгээ
одоо залуужуулах те үрчлээ багасхан нүүрний арьсны өнгийг гэрэлтүүлэн, цайруулдаг тийм аппаратны үйлчилгээ байгаа юм байна. За. Ер нь бол нөгөө нэг гоо сайхны энэ аппаратнууд нөгөө цогц үйлчилгээ үзүүлдэг л дээ одоо ганц ингээд энүүдээр тохирчонч гэдэг юм уу. Эднийх одоо жишээлбэл арьсны өнгийг гэрэлтүүлэн цайруулах аппаратны үйлчилгээ хийж штэ тий. Тэгэхээр энэ эсийн нөгөө нэг бодисын солилцооны үйл ажиллагааг эрчимжүүлээд арьсанд үүссэн юм хөвшрөлт гэмтлийг нүхэн сэргээж коллагенийн дахин нэмэгдүүлж байгалийн тэр нөгөө уян хатан залуу байдлыг дахин сэргээж өгөх юм байна. Эмэгтэй ер нь арьсны хувьд коллаген айгүй чухал. За тэгээд нөгөө юм арьсыг одоо эмчнэр 7 давхрахтаа гэж үздэг аахгүй юу. Ер нь тэнгууд одоо бид нар гадна талаасаа зүгээр ингээд гоо сайхны массажинд ороход зөвхөн одоо өнгөн хэсэгт очиж яг унааха нөлөөлөгч гэдэг юм уу. Тэнгууд одоо энэ аппарат нь болохоор одоо бүр тэр нөгөө арьсны гүнд очиж те унцсан арьсыг өргөж тэгээ өршлөөг багасгаж дахин залуужуулах юм дэвшилтэт технологитой гинэ. Тэгвэл баг энэчээс одоо бараа бүтээгдэхүүн орохдоо хажуугаар нь энэ чинь яг энэ дотроо авах дэлгүүр дотроо авах те. Зөв. За тэгээд 7 хоногт 2 удаагийн давтамжтай курс нь болохоор 2 удаагийн давтамжтай нийт 6 удаа явах юм байна. 7 хоногт 2 удаа тэгээд нийт 6 удаа явах нь л шүү дээ тий. За тэгээд энэ аппаратанд курсээр орсноор нүүрний хэлбэр тодорч илүү чангаран нүүрний хэлбэр тодорно гэдэг нь манай нөө хүүхнүүдийн өсөд байдаг V-line хэлбэрт орох нь шүү дээ тий. Илүү чангаран залууцсан байдаг бөгөөд арьсны өнгө илүү гоё гэгээлэг шингэн болохыг мэдэрнэ гэж байгаа байхгүй. Ер нь бол яг ямар нэгэн одоо юм аппаратанд курсээр нь орсны дараа бүр өөхт ингээд бүр илт мэдрэгддэг эмэгтэйчүүдэд бүр яг ингээд бүр ямар гоё туяараад гүлгийгөөд мөлчөөгөөд ирдэг байхгүй. За тэгээд курсээр орвол 30% хөнгөлөлттэй үнийг танаас санал болгож байгаа юм шүү. Ямар гоё. Хаана нэдүүлээ зандаа. За энэ Скватрын талбайн зүүнэлт байдаг нөө Central Tower-ыг хоёр давхарт байгаа. За 77 76 88 99 гэдэг дугаараар мэдээлэл илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваараа бас цаг авах нь тий. 70 хэрэг яг энэ гоо сайхны аппаратанд орё гэвэл 77 76 88 99 баярлаа. За Beauty Success Paris Mongolia. За одоо чинийх те миний хөлөө за чинийх. За яг би нэг богинох юм орч. За. Сэлэм тогмод ингэсэн гин. Цагаан сараар анх хадам аав ээжтэйгээ танилцахаар зориг шулуудаад Дархан хот руу гараа давхисан гинэ. За. Давхилаач гэртээ нэг нийтийн баганаар тажигнуулаад очсон гин. За. За миний хүүдээшээс цай хоол гэл цай хоол боллоо гин. Би ч бүр нэрлэхгүй зан хөдлөөд болсон гэл хөлсөн арчаад л ар өврөөр баг дүүн ингээл далжигнаад л ингээ шинжиж гүгээд л өөрийг нь. Тэгээд нэг нөгөө нэрлэхгүй зангаас болоод нэг юм мдэггүй мэл л. Тэгээ орой унтахаар болсон бүр өлсөд унтаж чаддгүй гинэ. Тэгээ найз охиноо би өлсөд энэ яах вэ гэл. Тэгсэн босоод ир галтгаа орё гэл. Тэгэл ороод яг гоё лавж эхэлсэн гинэ. Тэгсэн чинь баг дүүн гүйж орж ирсэн ээ. Чангаар нөгөө ах зүүдэндээ хоол идээ сууж ингээ орилцсон гинэ. Одоо бодоход нөгөө нүд анастай хусч исэн юм шиг байгаа гинэ. За миний дараагийн пост. Айко гэрэл гэдэг хүний пост. Олон жилийн өмнө цагаан сараар айл хэсэж яв. Нэг айлаас гарах болоод бэлгээ цочиж аваад. Тэгтэл дөөгийн бэлэг эртэл би аав шиг бэлэг авнаа гэж үйлээ соод унтсан гинэ. Аргадаад болтгүй, тэгдгүй юм, ингэдгүй юм гэл ямар ч нэмэр авахгүй заяа. Тийшлээд хүсэн насгараад газраар нэг заяа. Нөгөө айлын хүмүүс сандраад баахан бэлэг нэмж өгöd байдаг. Мань ашир голоод байдаг. Аав шиг хайрцагтаа цам завнаа гэдэг. Нэг хайрцагтаа нэг сроочгийн цам зэдэг штэ. Хүүхдэд өх жижиг цам зэдгээл том үнээр тийм цамд нөгөө айлд дахиад байхгүй заяа. Тэгээ чарлуулж годгонуулаад хүчээр тэрэл аваад гарсан гинэ. 25 жилийн дараа нөгөө айлтаа гэж байгаа байхгүй одоо 25 жилийн хүч. Бас л явах бол бэлгээ авч ихэлтэл нөгөө нэг тэр 25 жилийн өмнө тийчилдгийн хүүхдэн заяа одоо би аав шиг бэлгээ авнаа. Отомэ. Өмнө нь бүгд сандарч байсан бол энэ удаа бүгд шоолж хөхрөлдөөд та нар намайг шоолоо гэд өнөөх нь бүр гитийгээд аавгаа бодвол бас ч гэж нэмээд бэлэг аваад тайвшраад гарсан байдгийг. Удамшил гэж бас л байдгийг. Хэвээ бала удамшлаа гэж. Яа амар дээ 25 жилийн дараа гэсэн чинь. Йоо. За нэг эн чин аль нь ойлоод одоо юм байж байгаа. За болцоо хууган болд гинэ. Хэдэн жилийн өмнө аав маань цагаан сараар согтоод. За. Тэгээ тасарсан гинэ. Тэгээ хүмүүсийн аавтай золгосон
нөгөө мөнгөө Гейтс ингэнэ хөргө согтоо тасарсан байна. За. Тэг бөө юм болсон гэж. Маань бодоод олддог вэ. За тэгээ хайцсан юм байлгүй гэд тэгээ мартагдсан гэж. Тэгээ дараа жилийн цагаан сарч болсон уламжлал ёсоор битүүнд нөх хог шороогоо цэвэрлээл нилээн ажил болсон. Тэгсэн аав нь орилол явцсан гэдэг. Юу болваа гэж ааваа гэл тэгсэн чинь аав бөө мөнгө өрчихсэн. Нодлонгийн нөх золголтын мөнгөө орчлоо гэл. Нөх согтуудаа өөрөөсөө мөнгөө нууц юм байна л да. Тэгээд нөх гэр цэвэрлж олцсон. Аваа нуусан байгаа юм шиг нэ. Жил олдоогүй. Ганган нуусан байртээс. Тэгээд өөр бас зэр гэрс байгаа хэн нэг олох боломжтой шүү дээ уулан тий. Тэгснэг эмэгтэй бас ингэнэ. Төвшин жаргал гээд. Өчигдрийн ингээд нөгөө цаансаар нөгөө дандаа бууз иддээ штэ. Өчигдрийн жингэнсэн буузаа өглөөгөд ингээд халаагаад нөхөртөө өгсөн гинэ. Тэгсэн чинь дандаа бууз. Ийм хонсон хоол идэхгүй гээл нөхөр нэг дөвчгөн жил гинэ. Оо sorry мори гээл нөгөө буузнуудын гурлыг нь шууд татангуудаа соустой бөөрөх юм ахыг гэдэгцэн гинэ. Хизээ юу идэж уухыг чинь яг ихнэрүүд мэднэ. Гоцлгүй тэр дэлхийн дулаар л озооны давхаргын цоорл энтрэ чи мэд минийхэн хизээдээ бөөрөх юм ах хийж вэ гялзуу шүү гээл ингээд хэлээд байна гинэ. Гэхдээ өөрөө тэгээ амар гоё л байдаг. Та нар те тэр озооны давхар цоорл энтрэл мэд гэж бодсон гэдэг байгаа байхгүй. Юу өхөө бид нар мэдэгэд. Ер нь бол тэгэл бид нар идүүлэн л гэсэн бол идүүлэх штэ зандаа. Тэгсэн нэг нөө юун дээр сэтгэл дээр нь гурилыг ашиглаад хэрцэн гурилтай шүл хийсэн багтаа гинэ. Яа. За Батбаяр жаргал сайхан гэдэг хүн нэ. Картын бараанаас гараад удааг байсан санагдчихээн. Аав ээж хоёр маань хэмнэх санаатай байсан бах. Үхрийн толгой 3 шигэг аваад тэгээ шулаал те. Амт гэж ванили бууц хийсэн гинэ. Тэгээ нэмээд хоньны махаар бас цөөн хідэн бууц игээд настаа хүн ойрын хамаатай ирүүл бас өгнө гээл те. Хоньны махта бууц залуус нөгөө махаараа гэж байгаа байхгүй. Тэгээд аавын дүүнаар ирлээ. Ирнэ мэрнэ гээл те. Ингээд гисэн байна. Гэсэн чинь нөхөө аавынхан дүүнэр ирсэн чинь үеэл нь шууд зочдын нүүрнээр нөгөө муу буузаа оруулаад ирэх. Зэлэг. Нөгөө буузаа оруулаад ирэх. Хүмүүс игэр чи юу гэж бодох юм бэ? Тэгсэн чинь ээж яг царай амар хачин болоод тэгээд зочд нь хүртэл дуун гарахгүй хэсэг таг болсон гэдэг. Тэгээ ээж нь ээч бол үгүй нөгөө хин гэж хэлээд гаргасан нэг бүгд нэлтэд гинэ. Эвгүй. Манайхаас нөхөө аавыг байхад аа өөрөө адууны маханд аягүй дуртай. Тэгээ адууны махтаа болон үхрийн махтаа бууц идэг гэсэн. Адууны мах өстой шүү. Адууны махтаа буузаа өөртөө дараа нь голцол иддэг байсан юм дөө ер нь бол. Сэний би л адууны мах бүр баярлсандаа өөлж магад. Тэгээ хүмүүсээс нөгөө асууж байгаад бас жигнэж өгдөг байсан ер нь бол. Тэгээ хоёулангийн жигнэж тавьчихна. Энэ адууны мах шүү, энэ үхрийн махтаа шүү. Хүн өөрөө сонголтоор бас идэн тий. За энэ үрээд 2023 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн үдийн ачаар нэвтрүүлэг маань радиогийн 3 дугаар студиэс эхийг сонсож илүү мэдийг суурайтаагаар шууд төрөд өндөрлөж байна. Тэгээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар буурал усны сет болон за Beauty Success Paris Mongolia ажилласан байгаа. За тэгээд маа нөгөө дэлхийн монголчуудын MJL радио 88.3 сонсогчдын нэгдсэн групп гэдэг байгаа. Энд та бүхэн одоо өөртөө болон найз нөхөдөө тохиолдсон тийм цагаан сарын хөгжилтэй постууд оруулаад хамгийн олон хаахаа авсан туулай жилийн 9 нацдаг тодруулъя шүү. За баярлаа. Баяртай. Баярлалаа. Баярлалаа гэрлээ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Beauty Success Paris Mongolia мэдээлэл авахутас 77 76 88 99 77 76 88 99. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч буурал усны багц мэдээлэл авахутас 80 42 43 73 80 42 43 73. 3 2 1 эфир. Үдийн хачаар нэвтрүүлэг хөтлөгч Зандаа, хөтлөгч Гэрлээ. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3